Хөдөлмөрийн тухай хууль, шинжилсэн найруулга. Уртын ээлжээр ажилуулах. Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй. Ажилтныг байнга оршин суугаа газраас нуур, аслагдсан газар байрлуулж, ажил өрөө гүйцэтгүүлэхээр уул уурхай олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажилуулах горим хэрэглэнэ. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байж, түүнд дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр илүү цагийг тооцсон нэмэгдэл хөлс олгоно. Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжинд ажил өрөө гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна. Уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх буцаах хугацааг ажилласан цагт тооцох бөгөөд ажилдаа ирэх буцах зардлыг ажил олгогч хариуцна. Харин энэ хугацаанд ажил олгогчоос хамаарахгүй шалтгаанаар саатсан хугацааг оруулахгүй.